Манай Дэгжин гүнж бид хоёр Шведийн ахмад наснуудын баяраас харж явна. Замаараа дэлгүүр орж тамхи аавна гэж байна. Хөлнийхөө тосыг аавна гэж байна. Марабуг шоколад идэг, шоколад аавна гэж байна. Тэгээд шоколадныхаа цаасанд тамхи боодог гинэ. Манай эмээ чинь манай гүнж чинь жоохон мансууруулах төрлийн сэтгцэд нөлөөлдөг юм хэрэгэлдэг. Тэр нь юу вэ гэхээр энтхийн шведүүдийн снус гэдэг амандаа зууж хэрэгэлдэг. Тэр тамхиг нь хар тамхины оронд ашигладаг. Хамрын тамхины оронд ашигладаг. Тийм ээ Дэгжин гүнжээ. Хэдэн настайгаасаа тамхи татж байгаа вэ? Та ер нь хэдэн настайдаа тамхинд орчихвоо? Хэдэн настай? Яа, 20 хэдэн наснтай гэхээр 70 80 жил. 80 гаруй жил ингээд тамхи хэрэгжилж байна. Тамхи арх бархийг өөр аль алийг хэрэгэлдэг байсан гэж байгаа. Найранд их явдаг. Тэгээд бас дуулдаг. Арх даадаг учраас хүмүүс найранд урьдаг. Тийм хүүхэн байсан. Тэгээд нэг тийм арх угаал одоо богино наслаа гэсэн бол манай эмээд бол үйлчлэхгүй. Тэ?